За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн уу. За Америк нэгдсэн улсад өнөөдөр 2026 оны 5 сарын 20-ны оройн 11 цаг 41 минут болж байна. Японы Токио хотод 26 20 21-тэй 5 сарын 20-ны өдрийн 13 цаг 41 минут болж байна. За Монголд 5 сарын 20-ны 12:41 болж байна. За бүгдээ өдрийн минь. Бүгдээр нь лав гаргийн өдрийн мэнд та нарт бол пүрэв гараг болж байгаа. Би ингээд сүүлд нь гаргаа хилээд байвал бас зүгээр юм байна гэж үзсэн. Ингээд бичлэгнүүдээ ямгууч. Тэд оны тэдээс шин тэтгэв өдрөөс юм биш үү гэдэг юм. За тэгээд хэдүүлээ хамгийн сүүлийн хот бац хоёсоос хойш баг хагасчил болсон байна. 12 сард хийсэн bis одоо ингээд 5 сарын сүүл гэж байна гэдэг чинь 5 сар болсон байна. Энэ хугацаанд бүгдээрээ юу сурж авав? Ямар ухаан олж авав? Ямар мэдлэг хөрөнгөлөөлөв? Хамгийн их ойлгож авсан зүйл юу байсан тэр талаараа ярилцгаая. За манай шууны баг жиргэнэ. Жиргэрээ. Жиргэрээ жив жив. Би багт амтсан одоо баярлалаа. За юу юм нэ стенер ойрт хийсэнгүй. Энд ч баг оны өмнө хийсэн гэж баг 5 сарын дараа дахиад хийгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Та бацгаа. Тэгээд өнөөдөр AI модератортойгоо баярлалаа. За өнгөрсөн хугацаанд олж авсан зүйлс гэх юм бол айгүй олон байна. Сая нэг яг за ийм асуулттай яа шүү гэж ярилцахад л миний толгойд орж ирсэн зүйлс юу байсан гэсэн чинь би өнгөрсөн 10 хоногийн хугацаанд нэг одоо бясалгалт суусан байгаа. Тэгээ тэр бясалгал суугаад тэр суусныхаа ар дээр би өөрөөрөө асар ихээр бахархсан байдгийн. Өөртөө 10 хоногийн хугацааг зарцуулаад тэрэн сууснараа асар ихээр бахархсан, бүлээн зөвшөөрч авсан олон зүйлс байсан. Тиймэрхүү сайн сайхантай байгаад байна. Өөрч юу гэлээ. За асуултаа дахиад нэг хэлээрэй. Олж авсан ухаан, ойлгож авсан зүйл. Тэгэл ер нь угаасаа ганцхан л юм хэлээ зөө та нарт. Бүгдийг нөлөөлөө нэг л юм хэлээ өөрийгөө хайрлаа. Ер нь зөвхөн өөртөө артай л гэж хэлээ да. Тийм л ухааныг олж авсан да ер нь бол. За одоо том руугаа шууд хэлснэ. За игээд Дараалал явна гэсэн мэт багасаа. дараалалаар биш зүгээр баг нь жиргээд эхэлж байгаа байхгүй. Одоо тэгээ ингээд том нь гой сургаалаа айдаа явчихсан. Дандаа би нэг бамбаа олно. За Багт нь юм те. энэ 5 сарын хугацаа чи ер нь амар хурдан. Би сая яг хэлэнгүүтчил бодлоо л доо нэрээ оны өмнө чинь айгуу гой юм яриад энэ жилиг яг хэвээр өөртөө зарцуулна марцуулна гэдгсэн чинь бараг хагас жил өнгөрчихсөн байх үед. Гэхдээ ер нь бол одоо урд жилүүдтэй харьцуулах юм бол яг энэ жил бодож ирснараа яг төлөвлөж ирснараа айгуу гоё явж байгаа. Тэгээд би та нарт хэлжсэн чинь урт хугацаанд хүн ингэж гоё төлөвлөгөө гаргачаар яг хэдэн сард юу ийх үү? За одоо нэг тэр ажлаа энд дамжуулъя да гэд ингээ яг төлөвлөсөн зүйлүүд маань ингээ яг дараалалаараа айгуу гоё явж байгаа. Тэгээ энэний дундуур энэ төлөвлөгөөг хийж явж байхдаа нэг ойлгож авсан гоё зүйл. Хүн ингээд өөртөө л хайртай байх юм бол ингээ бүх юм айгуу гоё. Одоо ингээд жишээлбэл урд нь ингээл айгуу өөрийгөө амар хайрладаг байсан нь мэдж байгаа байхгүй юу? Ингээл бүх юм дандаа хоошин тавиал те. За одоо эхлээд одоо Ана Совдоо хоёрын юмыг хийх ёстой. За Баакод л илүү цаг гаргах ёстой ч гэх юм уу те. Яг ингээд өөрийнхөө одоо өөртөө зориулах тэр цагаа ингээд дандаа хоошин тавьдаг гэсэн. Тэгээд он гарснаас хойш айгуу сайн ойлгосон зүйл нь яг ингээд бүх юмаа балансад ингээд нэг тишээ хитрхи хэвэхгүй яг өөртөө ингээд цаг гаргаад ингээд өөрийгөө эхлүүлээд ирэхээр ингээд юм амар гоё бүх юмнууд ингээд аяндаа ингээд бүтээл ингээд урсгалаараа айгуу гоё байгаа. Тэгэхээр нэг гайгийн илтгэр бас адилхан хүн яг ингээд өөрийгөө хайрлаж бас ингээд өөртөө амар гоё хайртай байх тэр хайртай байна гэдэг байгаа нь би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр миний нэг ойлгож байгаа зүйл жишээлбэл ингээд нэг юм мэдгүй магадгүй миний хувьд ч магадгүй нэг юм юмд ингээд нэг юм амар золиос гаргаад тэрийг тийх ястай. Гэхдээ энэний дараа тэгнэ гэд ингээд дандаа өөрийгөө хошин тавьчихдаг гэсэн юм лээ. Тэгэхээр тэр айгуу том алдаа байжээ гэж бодсон. За окей. Шууд ингэж над руу явах юм уу те? Одоо ингэ дараа нь багасаа дэш биш үү?
Миний хувьд бол маш их дурсамж бүтээсэн сарууд байлаа. Ер нь одоо яг гая маяа эгээд яриад байгаа гэдэг нэг их ч найз хэзээ ухаарчихсан. Өөрийгөө хайрлаад эхэлчихсэн тий. За тэдний хийчихсэн. За. Яг мэдтгэл юм ярьж байна л да. Бодлоо тоглосон шүү. Яалтчгүй нэг чимээгүйхэн аз жаргалаа эдлээд явж гэнэ гэдэг шиг л сарууд өнгөрч байна. Хамгийн онцлог үйл явдал гэх юм бол нөгөө байр аваад тэрийгэ засаад будаг шунхны ажил хийгээд барилгачин болоод тэгээд тусдаа гараад одоо байранд орсон амар том ажил байлаа. Тэр хоорондоор нөгөө хүүхдүүдтэй илүү цаг гаргаж байгаа. Яг олж авсан ухаан, ойлгож авсан зүйл гэхээсээ илүү яг ингээд өөртөө яг л хайртай хүмүүстэй цаг зав гаргаал ингэж байж байгаа учраас тэр нь илүү нэг аз жаргалыг тэндээс мэдэрж байгаа. Тэгээд гэр бүл хүүхдүүдтэй илүү цаг гаргаад илүү амар тайван амьдралаа ч юм уу амьдрахыг зорж байгаа ч юм уу гой дурсамжуудыг их бүтээлээ. Тэгээд яг ингэж байх хоорондоос зөндөл янз бүрийн сэтгэл зүйн хувьд ч бай ингээл тийшээ доошоо савлсууд руу ч байсан маш олон гоё дурсамжуудыг хамтаа бүтээлсэн гаяда баярлалаа. Цааш бүтээлсэн аа. Хүний газар бид нар чи ингээл дандаа нэгээрээ л байсан шүү дээ. Одоо өнгөрсөн дугааруудаар бол ингээд бүр яг 4 өөр улсад 4 өөр твд ингээд дайцгаасан. Тэгэнгүүт нэг хамтдаа байгаа нь амар гоё. За болоод явахтай сенсор юм байна. Хамтдаа байгаа нь амар гоёсэн. Тэгээ дөрүүлээ хамт байхаас ингэж бас айгүй бодсон. Тэгээд нөгөө гэр бүлийг яагаад ингээд бидний ингээд нэг гэр бүл болгоод хөрүүлсэн те. Тэгэхээр хамтдаа гэр бүлээрээ ингэж байх нь зүгээр юм байна гэдэг юм уу. Тэрийг сүүлийн үед айгүй бодоод байгаа. Тэгээд тижгатай ч бас ярьж ирсэн. Тэрийг их ойлгоод байгаа. Хүнаас яваад хөшгөрээр бидээ татагддаг болоо юу да. За Тэжга. За миний хувьд бас амаргүй цаг хугацааг тоолж гарсан. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйн янз бүрийн савлгаанууд зөндөө байлаа. Тэгэл ямар ч байсан олны дэмээр тэгэл тулаал явж байна. Тэгээд сурсан, ухаарсан, ойлгосон зүйлс гэвэл будын гүн ухааныг судалж эхэлсэн. Тэгээд амьдралыг илүү ингээд нөгөө гүнзгий утга учир талаас нь судлаад тэгээд нөгөө өөртөө болоод байгаа зовлон жаргал учир шалтгаан ямар учраас яагаад гэдэг би ч нөгөө маш их амбицтай бүр ингээд асар өндөр амбицтай хүн баггүй юу нь бол тэгээд тийм амар амбицтай байхаа байсан. Яг тэр миний тэр амар их амбицыг хинт хэрэгтэй юм. Яг юуны төлөө юм гэдэг нь жоох утгагүй санагдаад юм. Ингээл өмнө нь болоод бис асар том өрөдөлтөө бис асар өндөр амбицтай ингээл амар тэгж явдаг байсан бол одоо бол илүү зүгээр дотгошоо нэг өөрийгөө өнгийгөөд тэгээд юм жинхэнэ нөгөө нэг өөрийгөө одоо буцааж гаргаж ирж байгаа юм уу одоо яг миний дотор хүн маань юу хүсдэг байсан ингээл хүн туслах дуртай, өгөх дуртай тэр хүнээ ингээд одоо буцааж гаргаж ирээд нэг хэсэг чинь би ч бистэй амар гоё илж байгаа. Би хүнд үгүй гэж хэлж сурж байгаа, муурж байгаа бараг л тэрүүгээрээ барах чинь тэгэл. Тэгээ явдаг байсан болоод үгүй тэр дүр маань ингээд миний дүр биш юм байна. Би ингээд одоо байж чадахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд угаасаа би ингээд өхөл ёстой хүн юм байна. Одоо чадах хэмжээгээр л бусдад өгье. Тэр нь л яг би юм байна. Тэгжиж би өөрөө амар тайван байдсан юм байна. Үгүй гэж хэлчихэд би ингээд азралтай байдгүйгүй л үгүй. Ингээд эсрэгээр дотроо ингээд чанлаад би энэ татгалзчлаа шүү дээ. Тусалж чадсангүй шүү дээ гэдээ өөрийгөө зовоогоод байдаг гэсэн юм байна. Тэгээ одоо ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрч юм гэх юм уу? Тэгэхээр тийм зүйлсийг сурч авсан байна, ойлгосон байна. Тэгээд одоо цаашдаа яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй юм цодог юм байна тийм байна. Тэгээд будын гүн ухааныг судалж хэлсэн чинь маш их таалагдсан зүйлүүд байгаа. Би ч уг шашин шүтгүүн гэхдээ ингээд яг ингээд шинжлэх ухаантай хослуулаад ингээд судлангууд юу нь бол айгу үнэн зөв юмуд айгу гарч ирээд халагдаж байгаа. Тэгэхээр нүгэл буйныг яалгад сурж जैन. Тэгээд манай нөгөө юун дээр хичээл дээр байдаг байхгүй юу? Хүн яагаад завдаг вэ гэхийг хүн мэдлэггүйгээс бол завдаг. Нүгэл буйнаа ялгад салгаж мэддэггүй. Жаргал зовлонгоо ялгад салгаж мэддэггүй. Тэгээд энийг зовлон байна гэж тэнцэх юм бол тэрнээс ч хүн ч угсаа салчиж болно шүү дээ.
Тэгээ жаргал юм байна гэдгийг мэдчих юм бол тэрэнд ингээ хурж болно. Тэгтэл хүн тэрийг ялгаж салахгүй мэдгүй үсээ болоод ер нь зовдөг юм байна гэдгийг айгуу сайн ойлгож авсан. Манай хоёр бацчгүй ачуу. Интернет номчгүй. Харин тэгшиг болоо тийм. Наа чи гэхдээ айгүй чухал бас буддын гүн ухаан одоо нөгөө нэгүсэл гэж яриад байгаа юм наадах чинь. Инэрэнгүү хайр. Тийм. Тэгээд нөгөө нэг юу ерөөсө туйлын дөрвөн үнэлэг гэж байгаа гэж аахгүй юу? Ингээд зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, жаргал үнэн, жаргал төрөх арга зам үнэн. Энэ дөрв бол ингээд гартаагүй үнэ. Тэгэхээр хэрвээ чи зовоолгаа бол ямар нэгэн чи зовох бод үйл өөрийг ч юм уу ямар нэгэн шалтгааны улмаас хийж зовж байгаа. Тэгээд чи ингээд жаргаж байгаа бол тэр чинь бас ингээд чиний урд өмнө хийсэн үйлийнхаа өрөө жаргаж байгаа. Тэгээд тэр жаргалт хүрэх арга зам заавал байдаг. Одоо чи ингээд үн нэг нүгэл хийцэн гэж насаараа зовох хэрэгтэй гэсэн үг биш. Гим нүглээ цайруулаад жаргалт хүрэх боломжтой. Тэгэхээр хэдүүлээд одоо 10 минут 9 минут 30 секунд үлдсэн байна. Буддын гүн ухааны талаар бусд нь дугаар хийя. Харин тийм. Маш их сурж авахар зүйлсүүд байсан. Тэгээд сая л тэр талаар яриаг нь бас юм яг шашинлаг юмыг одоо хүн болгон өөр ингэсэн шашин шүтэл явж байгаа учраас шашинлаг зүйлийг одоо хэдүүлээч бол нэг шашин шүтдэггүй гэтээ ихтгэл үнэмшилтэй байдаг тийм болохоор бусад хүмүүс өөр төрлийн шашин шүтдэг хүмүүст бас ингээл янз бүрийн хүмүүс сонсож байгаа байдаг. Тэгэхээр буддын гүн ухааныг судалсан талаараа тусдаа одоо бясалгалын талаараа бид нар яаж ингэж өөр өс рүүгээ өнгөж байгаа юм ямар төрлийн бясалгал хийж байгаа юм гэдэг талаар өөр тусдаа нэг бичлэг хийвэл зүгээр ах гэж бодож байна. Тэгээд одоо жишээ нь буддын гүн ухааныг судлаа гэд би одоо буддист болчихсон одоо миний шашин шүтлэг ингээ өөрчлөгдсөн тийм гэсэн үг биш. Судлаад явж байгаа. Тэг бусад шашнуудыг ч магадгүй илүү гүнзгий төвшөндөөс судлах авах гэж бодож байгаа. Зүгээр нэг ингээд өнгөцгөн хараад сонсоод өнгөрөхнийг өөр яг ингээд уншаад судлаад тэмдэглээд ингээ явахаар илүү ингээд гүн гүнзгий орж ойлгох юм шиг санагдаа. Ингээд ингэж хэлээд идэв юм учиртай юм биш тэг гэдэг ингээд илүү гүнзгий ойлгох юм шиг. За өөр юу яцгаана? Одоо тэгээд дүгнэлтээ ихэд ч одоо 7 сарын хугацаа болсон байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо энэ 7 сарын хугацаанд хийгээгүй төлөвлөсөн байгаа зүйлүүдээ бас багтааж хийх гээд зөндөл ажиллаад байгаа юм байна да. За одоо тэгээд тус тусдаа байгаа учраас ойрхон хобба цуугаж чадвал хийчихэж баймаар байна. За уучлаарай. Би ер нь бол хойш нь татаж ингэж айгүй хойшлоос өн би авахгүй. Тэгэхээр та нараас уучлах байна. Ингээд амар ингээд завгүй ачаалтай гэх юм ингээд юу ингээд цаг хугацааг туулж исэн болохоор надаа ингээд яриад айгүй хэцүү байсан ингээд. Тэгээ ингээд өдөржин ингээд амар олон ингээд тасканд ингээд хамаг ирч хүч энерги зарцуулчаад дахиад ингээд яриасаа гэн надаа бүр ингээд айгүй хүнд ингээд таск юм шиг санагдчихсан болохоор ингээд хойшинтай бол за дараа бол идэх үү тэгээ өнөөдөр бүр ингээд за яг одоо би амар том нэг ажлын ард гарлаа за одоо юу яа гэж сая өнөөдөр нандаа маань юу болсон суугаад өгсөн Амди юу баяр үргээ. тэгээд за баярлалаа. Маш их сэтгэл байна. Хүүтэй хоёулаа маш их хичээсэн. Тэгээ арданд ингээд тусчээсэн хүмүүс зөндөө байгаа. Та нар маань ч зөндөө их туссан. Бүгдээнд нь маш их баярлалаа. Олон хүний ингээд димээр ямар ч гэсэн өнөөдөр хай скулээ төслөө. Тэгээ диплом аваад би бүрстэ нөлөөсөө ингээд барьчаад мейкапасаа сууж тийч штэ. Нэтэс ачаар тийч чараа. Бас дараалал асгартлаа уйлгаар л үү. Тэгээд за мейкап гэж л нэрэ нулимст ингээл ойрхон ингээл орч ирэл тэгээ гоё. Би ч одоо мейкаптайгаа байгаа нь юм уу? Өөр байгаа чинь. Их ялгаалгаа шүү. Нүрэ унтгаа арилгацсан байгаа мó? Арилгааг байгаа мó? Арилгацсан байгаа. Мейкаптайгаа юм. Модератор таалсан гэж. Харин мейкап гэдгээс мейкап нь хаанаага болов гэж ярихад яг л адилхан юм шийдэж.
Ингээ гоё аа. Сурмаас уу. Ожиж өнөөдөр бизнес уулзалтаа ингээд байсан уу? Ожигийн төлөвлөж байгаа бизнесүүд Өчигдөр байсан. Өчигдөр орой нэг бизнес уулзалтай байсан. Тэ. Ярихгүй. тэрийг ярихгүй хатаргээд. Нэг ярихгүй. Миний ажил амьдрал амар дажгүй байгаа гэсэн. Би хажууд наага. Окей. Тэгээд ямар ч байсан удаан хүлээлгсэн дугаараа хийлээ. Буучлаарай. Та нараасаа бүтээгдэхүүн уучлах уу ингээд хойшлуулад яваад байсан да. Тэг хүлээцтэй төвчээртэй байсан та нарт баярлалаа. одоо яг ямар дугаар хийх гэж байгаа юм бэ? Хизээ хийх вэ? Гэж айгүйх асуудаг тий. Асуудаг хүмүүс өндөг асуудаг. Тэгээд бид нэр ингээд хиндэж хэрэггүй юм шиг ингээд яриад байгаа ховыг маань сонсоод олж одоо ингээд дотроос нь бүгдээрээ яг ингээд би ганцаараа зовоод байгаа юм биш юм бэ. Надад ганцхан энэ мэдрэмж төрөөд байгаа юм биш юм бэ. Хүмүүс ч гэсэн адилхан байгаа юм байна гэдэг тийм зүйлсийг айгүйх сонсож намайг л ярьж байгаа юм шиг найз нөхдөйгөө эхчдүү нартайгаа ярьж байгаа юм шиг гоё байдаг гэдэг комментууд хэрдэг болохоор бид нэр ингээд хэдийн удаан хугацаанд хүлээлгсэн байсан ч гэсэн ингээл нийлж байгаа л бүгдээрээ яг л ихч дунраараа яриа сууж байгаа энэ хавуудыг базаад өөрсдөө дурсамж бүтээгээд түүх үлдээж байгаа болохоор тэнд баярлаа. Амьдрал угаасаа ингээ амаргүй үедээ амаргүй хэцүүтэй бүр үнхээр хэцүү. Гойдоо бас үнхээр гоё. Тэгэхээр ямар ч сан хэцүү цаг үеийн хэдүүлээ бүгдээр ингээ гоё гар гарнаасаа бариад тэгээд ингээ гарнаасаа барьж чадахгүй үедээ нэгнийхээ сэтгэлийг ингээ түшээд тулаад сайхан үгээр дэмжиж хэцүү цаг үеүүдийг хамтаа туулнаа. Бид нэр энд байгаа шүү. Би ч гэсэн ингээл бичлэг болгон дээр ха гэж дальжгнаа л гэдэг. Ямар дараахан болж байгаа бясалгал уу? Манай дээрээс 10 гарыг бясалгал цугаал юм болоод би ми одоо бясалгал ярьж эхлээд 10 хэдэн жил 10 гэсэн лам бол тэгэхээр Харин тий 12 жил бясалгасан хүмүүс хажууд нь чимээгөө сууж байгаад энэ таслаа. Ярьж шүү. Тэс би ингээд амар авдаг хүмүүс гэж байна те. Гайш ингээд шууд ингээд аваад шууд хэрэгжүүлээл ингэжтэй. бодлоо яриа л гэдэг 10 хэдэн жилийн хүмүүсээс байна л да. Тэгэхээр цагийн дотор аваад шийдвэр гаргадаг ч юм байна. Ер нь хүн нөө юмыг хүлээж авах хугацаанд л ойлгодог шүү дээ. Юу ч байсан гэсэн тэгэл нөө болох ёстой цаг хугацаанд чөлөө учирланд бүртгэхээр л хацсан ширгээл өдр гэж. чөлөө учирланд бүрдэл бүх юм тохиолдож байгаа болохоос биш нэр ингээл чи нэг цагийн дотор авсандаа биш те бид нар 10 жил бясалгасандаа биш. Эрдэнэ авчихгүй. Манай их чи өгний сонгост Монголд бас гоё байсан. Чөлөө учрал бүрдсэн цагт. Ямар ном уншиж байгаа юм бол доол хэсэг бодлоо. Буддийн ном юм боловч. За баярлалаа. Тэр ингээд бичлэгийн эко машинд суугаад байгаа краш дотор тэгэхээр одоо ингээд гарлаа. Жохо удвал манай их хэлдэг гэдэг. Асантай миний өгөөд хэрэлдэг гэдэг. Би тэрээс юу ч болж байсан гэсэн хэрэлдэхгүй шүү дээ. Чимээ базтай их чимч. Хүн мэдэндээ оожиг. За бай. За баяртай. За амжилт. Хайртай шүү.